тэтгэврийн насыг бас сайжруулсан асуудлыг бол одоо эх жилээс эхэлж байгаа юм шиг хүмүүс ойлгодог нэг тал бай. 2031-ээс 36 оны хооронд явагдах юм аа. Энэ хугацаанд бол бас одоо тэтгэврт гарахаар амьдралын чанар муурчхаад байгаа учраас ер нь бол цаашдаа олон жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэгээд тэтгэврт гарвал одоо авдаг цалингийнхаа 80-аас доошгүй хувиар бараг одоо тэтгэврт гарах юм а гэдэг ийм үзэл бодолтой иргэд нэлээд олон байна л. Өөрөөр хэлбэл сая төгрөгийн цалинтай байсан хүн гинтгэн 500 мянгаар тэтгэврт гарах биш. Сая төгрөгийн цалинтай байсан хүн 800 мянган төгрөгөөр тэтгэврт гарах юм бол тэтгэврт гарчхаад амьдралын чанарт бол нэг онцгой өөрчлөлт гарахгүйгээр цаашаа одоо амьдралаа баталгаатай байлгахад бол хэрэгтэй юм а гэдэг дээр бас иргэд нэлээд санаа нь төвлөрч байна лээ. Гэхдээ Монгол улсын дундаж наслалтын хувьд бол 15 жилийн дараа 20 жилийн дараа бас 65 нь юу юм бэ? Нэг 62 3-аар бол одоо эмэгтэй нь бол нэг 57 8-аар байхад бол боломжтой хувилэр юм а гэж одоо уулзалтанд оролцсон хүмүүсийн нэлээд тийм саналууд гаргаж байна лээ. Ингээ харахаар бол 35 жил одоо дасралтгүй ажиллаад нийгмийн даатгалын шимтгэл төлдсөн 22-т одоо их дээд сургууль төгсөж шít. Тэгээ эрэгтэй хүн 35 жил ажиллаад 57-тай гарах юм болж байна шít. Тэгэхээр энэ цаашдаа хөдөлмөрийн гэрээг нь бол одоо захиргааны санаачлагаар цуцлахгүй цаашдаа 62 3 хүртэл ажиллахад 40 гаруй жилийн одоо ажилласан жилдээ ингээ гарахад бол тэр хүн сая төгрөгийн цалинтай байсан хүн бол 800 мянган төгрөгөөр гарна гэдэг бол тэр хүмүүсийн амьдрал буурахгүй байхад маш хэрэгтэй зохицуулт болж байгаа юм байна гэж ингэж би бол одоо ойлгож байгаа юм. Тэгээ миний энэ ойлголт одоо зөв байна уу буруу байна уу? Энийг бас нэг тайлбарж хэлээч гэж. Хоёр дахь нь бол малчтын тэтгэврийн нас бол сайн дураараа гарахад наашаага одоо гарахад бол одоо тэр холбогдлого болоод явчих байна уу гэсэн ийм асуудал. Тэгвэл хаана одоо хөдөө орон нутагт ажиллаж байгаа цаг наргүй ажилдаг За Лүлээс гişрээ 1 минут өгч. бид бол хөдөөний малчтыг бол тэгжил ойлгодог штэ. Тийм ээ, Бямбгаргийн амралт гэж байхгүй. Одоо ч хагас ойдор гэдэг бол хасагдсан гэдэг ба шүү дээ. Бямбгаргийн амралт байхгүй, ээлжийн амралт байхгүй. Тэгээ одоо улсын наадмаар 2 хоног харин наадамдаг. Гэхдээ тэр нь бол төрийн ёслолын арга хэмжээ учраас бол иргэнийхээ үүргийг биелүүлж оролцдог. Ийм учраас бол энэ бүхнээс шалтгаалаад байгаль цаг агаарын нөхцөл Монголын соёл иргэншлийг тээгч хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа энэ бүх нөхцөл байдлыг бол одоо үндэсний аюулгүй байдалтай холбогдуулаад малчтын тэтгэврт гарах насныг бол одоо наашлуул тогтоосон. Энэ байр суурь одоо хэвээрээ байх ёстой гэдэг ийм байр суурьтай байна. Тэгээ энэтэй бас холбогдуулж тодруулж хариулт авъя.